Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 8 дугаар ангийн монгол хэлний эхний цахим хичээл үгээр эхэлж байна. За өнөөдөр бид эхийн хэм маягийн талаарх өмнөх ойлголтоо сэргийн санах болно. За юун төрүн бүгдээрээ 8 дугаар ангид ямар агуулгыг судалж мэдэх вэ гэдгийг товчхон танилцуулъя. За 8 дугаар ангидаа бид шинжлэх ухаан, танин мэдхийн болон байгаль хамгаалах сэдвтэ учир шалтгааныг тайлбарласан, дүрслэн тайлбарласан, тоочин тайлбарласан эхүүдийг задлан шинжилж ажиллах болно. За мөн өргөдөл, хүсэлт, заавар, зөвлөгөө зэрэг альбан бичгийн найруулгаар бичигдсэн эхийг уншиж задлан шинжилээд эхийн бүтэц бөгөөд агуулгыг мэдэж аваад өөрсдөө эдгээр альбан бичгүүдийг бичиж сурнаа. За мөн угсарсан нийлмэл өгүүлбэрийг ялган таньдаг болоод их өгүүлбэрт гүйцэтгэж буй найруулгын үүргийг тодорхойлон мөн өөрсдөө угсарсан нийлмэл өгүүлбэрийг ашиглан бичиж сурах юм аа. За тэгэхээр өнөөдрийн хичээлдээ орцгоё. За эхийн хэм маягуудыг бид өмнө жилүүдэд үзсэн байгаа. За эхийн 4 хэм маяг байдгийг бид хэдийнэ мэддэг болсон. За эдгээр нь үүрнэмж, тоочмж, тайлбарламж, эргцүүлэмж гэсэн хэм маягууд байна. За тэгэхээр ямар онцлогтой эхүүдийг ингэж нэрлэдэг вүлээ гэдгээ бид бүхэн мэднэ. 6 дугаар ангид хүүрнэмж эхийн тухай маш дэлгэрэнгүй судалж мэдсэн, бичиж чаддаг болсон бол 7 дугаар ангид тоочмж эхийн онцлогуудыг судалж мэдээд тоочмж их дээр ажилласан байгаа. Тэгэхээр бид бүхэн энэ жил буюу 8 дугаар ангидаа тайлбарламж эхийг төлхөө судлах болно. За мөн өмнө жилүүдэд үзсэн хэм маягуудтайгаа хэрхэн холбож ашиглах талаар бас судалж мэдэх болно. За бүгдээрээ үнэг, хулган 2 гэсэн дараах эхийг уншиж танилцъя. За энэхүү эхийг уншихдаа та бүхэн ямар хэм маягаар бичигдсэн байна вэ? Ямар бүтэцтэй байна вэ гэдгийг анхаарч унших хэрэгтэй. За үнэг, хулган 2. Нэг үнэг усан үзмийн оронгоны сөрөн дээрх жимсийг оролдовч авч идэж чадсангүй. Хулган үүнийг хараад илэглэн шоолж юу ч олж идэж чадсангүй дээ чи гэв. Үнэг хулганы аман дунснаа мэдэгдэхгүй тулд түүхийн юм байна шүү дээ гэж гинэ. За маш хураангуй товчхон ойлгомжтой их байна тийм ээ. За ямар онцлогтой байна? Бүтэцийн хувьд, агуулгын хувьд ямар хэм маягаар бичигдсэн байна? Ажиглаарай. За дараагийн унших их. Цэрэн бүсгүй. За мөн та бүхэн уншихдаа ямар хэм маягаар бичигдсэн байна, ямар онцлог шинжтэй байна гэх мэтээр агуулгыг бас ажиглаарай. Өглөө босно, цай чанана, түлш төв, хоол хийн, ус амна. Нүүвэл тэрэг хөтлөн, буувал гэрийн ажил хийн. Суувал хатавчанд суув. Үхэр хонь цаана, малын ноос ус хэрэгнэ, заримдаа хонь хариулна. Хаяа үхэр буцаана. Зун болвол тугал хураг хариулна. Өвөл бас бэрүү төлөг арчилна. Цагаан идэ боловсруулна. Цэрэнгээс эрт босох хүнгүй, цэрэнгээс оройн дох хүнгүй. Энэ мэтээр туйлын зүдэрч амьдарч байсан билээ. За хоёр эхийн онцлог шинжийг харьцуулаад дүгнээд ямар хэм маягаар бичигдсэнийг бол ажиглаж харсан баха. За хамтдаа жижигхэн дадлага ажиллая. За эхний их буюу үнэг, хулган 2 гэсэн эзопын үйлхэр байсан. Тэгвэл энэ их хэдэн хэсгээс бүтсэн байна вэ? Хэсэг тус бүрийн санааг бүгдээрээ хураач бичцгээе. За тэгэхээр энэхүү их маань эхлэл, гол, төгсгөл гэсэн хэсэгтэй байгаа. За догол мөрөөр зааглаагүй боловч энэ хэсгүүд агуулгын төвшөнд байна гэж үзээд ингээд ангилаа бичлээ. Тэгвэл эхлэл хэсэг нь за өлсөн үнэг усан үзэм авч идэхийг оролцсон ч чадаагүй тухай гарсан. Тэгвэл гол хэсэгт ямар агуулга байсан бэ? Төгсгөл хэсэгт ямар агуулга гарсан бэ? За энэхүү хүснэгтийг бүгдээрээ нөхөж бичиж. За хүснэгтэлсэн байдлаарч бичиж болдог. За эсвэл үргэлжлүүлээд эхлэл хэсэг гэж тодорхойлох хэсэг тэгж жаад агуулгаа бичээд дараа нь гол хэсэг гэж байгаа бичсэн ч болно.
За тэгэхээр энэ хэсгээ тэмдэглэж аваарай. За амжихгүй бол төр зогсоогоо тэмдэглэж авч болно шүү. За эхлэл хэсэгт иймний тухай гарчээ. Тэгвэл гол төгсгөл хэсэгт юу гарсныг бүгдээрээ өөрсдөө хураачжээ. Инхийн тулд ихээ хамтдаа эргээд харцгаая. За та бүхэн гол төгсгөл хэсэгт гарсан хэсгийг хураангуйлж бичихийн тулд энэ хэсэгт багшийнхаа бичлэгийг төр зогсоож байгаад хүснэгтэй ажиллаарай. За хүснэгтэй ажиллахдаа та бүхэн гол хэсэгт болоо төгсгөл хэсэгт юуны тухай гарсныг бүтэн өгүүлбэрээр хурааж бичсэн гэдэгт бол итгэлтэй байна. За дараагийн хэсэг рүү орцгоё. За тэгэхээр хүүрнэмж их маань эхлэл гол төгсгөл хэсэг үндсэн 3 хэсгээс бүтдэг юм байна. За тэгвэл эхлэл хэсэгт нь суур мэдээлэл болон хэрэг явдал цаашид өрнөх шалтгаан хэсэг. За гол хэсэгт нь үйл явдлын шалтгаан толгой буюу хэрэг явдал өрнөсөн бие биенээсээ шалтгаалж өрнөсөн үйл явдлууд гардаг. За төгсгөл хэсэгт нь тэр үйл явдлууд хэрхэн яаж шийдэгдсэн юм бэ? Тухайн их маань яаж төгссөн бэ гэсэн төгсгөл хэсэг байдаг. За гих мэтчлэн хүүрнэмжих маань ямар онцлогтой байдаг вэ гэдгээ сэргэн санаарай. За тэгэхээр хүүрнэмжих цаг хугацааны хувьд ямар байдаг вэ? Цаг хугацааны хувьд хэрхэн яаж бичигддэг вэ гэдгээ сэргэн санаад онцлог шинжийг нь бичээрэй. За мөн үйл явдлууд нь ямар байдаг вэ? За мөн орчны хувьд хэрхэн яаж бичдэг вүлээ? Бүгдээрээ сэргэн санаад бичээрэй. За бичихдээ та бүхэн бас төр зогсоогоод бичээрэй. Тэгэхгүй бол бичлэг учраас багш нь хүлээхгүйгээр цааш үргэлжлүүлээ. Дараагийн дасгал руу оръё. За цэрэм бүсгүй гэсэн их байсан. Тэгвэл энэ их ямар бүтэцтэй байсан бэ? За бүгдээрээ ажиглаарай. Бүтэцийг нь тодорхойлж бичье. За тэгвэл цэрэм бүсгүй гэсэн энэ их ямар бүтэцтэй байсан юм бэ? За тэгэхээр ямар яаж гэсэн асуултанд хариулагдах эдгээр зүйлсийг та бүхэн нийлүүлээд нэгтгэн дүгнээд нэг өгүүлбэрээр хэлээрэй. За өглөө болсон цай чанан аргал түн үхэр хон цаана өснөө сэргэн гэх мэтэр. За мөн цэрэнгээс эрт босох хүнгээ түүнээс орой ундах хүнгээ гэх мэтэр эдгээр тоочин дүрсэлсэн хэсгүүд нь юуг тоочин дүрсэлж байна? За мөн юуны тухай вэ? Тэгэхээр энэ мэтэр туйлын зүдэрч амьдарч байсан юм гэдэг тухай бичсэн байна. Тэгэхээр ямар яаж гэсэн асуултанд хариулагдаж байгаа хэсгийг юу гэж дүгнэх вэ? Юуны тухай вэ гэж асуусан энэ хэсгийг юу гэж дүгнэж болох вэ? За та бүхэн өөрсдөө дүгнэлтээ бичээрэй. За дүгнэлтээ бичсэн гэж найдаж байна. За хүүрнэмжийнхээ онцлог шинжүүдийг бичсэн мөн тоочмжийнхээ онцлог шинжүүдийг бичсэн байна. За тэгвэл бүгдээрээ багшийнхаа өгөх энэ хэсэгтээ тулгацгаая. За хүүрнэмжих нь хэрэг явдлыг энгийн зурглан дүрсэлсэн ба цаг хугацааны дарааллаар хүүрнэн бичсэн байдаг. За тэгээ бүтцийн хувьд эхлэл гол төгсгөл хэсэгтэй. За мөн хэрэг үйл явдлыг тонгоргоход хэрэг явдлын дараалал өөрчлөгддөг учраас ингэж байрыг нь сольж тонгоргох боломжгүй байдаг. За агуулгыг нь бүхэлд нь харвал хэн юу яаж байна гэсэн ерөнхий асуултанд хариулагддаг ийм их байдаг. За тэгвэл тоочмжих маань юмс үзэгдлийн гадаа дотоод ба зогсон байдлыг нэг цагт зэрэгцүүлэн зургалсан байдаг. Тэр ямар нэгэн дараалал байхгүй нэг цагт болж байгаа үйл явдлууд байдаг бахан. За эсвэл нэг цагт болж байгаа шинж байдлууд байдаг бахан. Шинж гадаа дотоод шинжийг бас тоочдог. Тэгвэл саяны их дээр болохоор ямар шинжийг тооцсон байна вэ гэдгийг
та бүхэн дүгнж бичсэн байна. Тэрнтэйгээ харьцуулаад нэг хараарай. За тухайн юмны шинж мөн гол хэсгээс бүтнэ гэж байна. За сая бүгд нь бүтцийг нь ажиглуулж хөгжүүлэх гэсэн хэсэг энд харагдаж байна. Тухайн юмны шинж гол хэсгээс бүтнэ. За мөн эхийг тонгороход утга нь тогтвортой байна. За агуулга нь ямар яаж гэсэн асуултанд хариулагддаг байх нэ. За тэгэхээр бид өмнө жилүүдэд хүүрнэмж тоочмжуудыг маш сайн судалж мэдсэн. За тэгвэл дараагийн хичээлээс эхлээд бүгдээрээ тайлбарламжтай холбоотой дасгалуудыг ажиллаж эхлэх болно. За тоочмж, хүүрнэмж, эргэцүүлэмж, тайлбарламж гэсэн дөрвөн хэм маягийг ерөнхий бүтцийг зургалсан байдлыг энэ доод хэсгээс харъя. За тэгэхээр тоочмж их маань нэг цагт зэрэгцүүлэн зургалсан байдгийг энэ А, Б, В гэснийг зэрэгцүүлэн бичснээр харж болно. За хүүрнэмж нь энэ эхлээд А болоод дараа нь Б болоод дараа нь В үйл явдал болно гэх мэтээр дараалж болдгийг энд харуулсан байна. За дараагийн хичээлээр бүгдээрээ иргэн уулзцгаая. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй байсан хичээлээ сонирхон үзсэн хүүхдүүдтэй баярлалаа. За дараагийн линкээр ороод өнөөдрийн хичээлтэй холбоотой буцаан сорил даалгаврыг гүйцэтгэгээрэй. За баярлалаа хүүхдүүдээ.